За энэ Бээжингийн их сургуулийн одоо оюутны отгонд явж байна. Энэ Бээжингийн их сургуулийн байшин болгон бол өөр юм гэсэн юм нэртэй. Энэ нэр нь юу хэлэх гэхээр энэ тухайн барилгыг барихт нь одоо хөрөнгө оруулсан хүнийх нэрийг ингээ мөнгөлөөлдөг ч тийм. Энэ сургуулийн одоо энэ байшин бол энэ Тим Фонк гэх энэ хүний одоо яах нь хөрөнгө оруулсан юм байшаа гэж. За мэдээж хэрэг сургууль нь өөр нөгөө ийм факультет тим одоо шинжилгээ ухааныг судалж ийн гэдэг нэрээ бол өөр тусад нь өгдөг. Одоо ямарсан байшингийн нэр бол ингээд ийм хөрөнгө оруулагч нарын ингэ бичсэн байдаг юм байна. За ерөн шинжилгээ ухааны төлөө бүх амьдралаа зориулнаа гэсэн ийм одоо урай лоодсон ийм одоо үг хэллэг бол энэ сургууль дотор бол их олон таарах юм аа. Ингээд энэ бол маш том газар дээр маш олон одоо институтуудыг ингээ байрлсан. Маш олон чиглэлээр шинжилгээ ухааны судалгаа хийж байгаа оюутнуудыг оюутны кампус хотхоноор нь ингээд төлөөлөл хийцэн энэ сайхан сургууль байна. За энд ч одоо манай Монголын оюутнууд бол ихээр сурж байгаа. Доор бол нэг 50-аад оюутан бол энд сурж байна. За энэ чинь эдийн засгийн газрын тэтгэлэгтэй бас төлбөртэй гэдэг янз бүрийн байдлаар за ялангуяа одоо энэ IT чиглэлээр хүүхдүүд л их сурдаг гэж байна. Номын санд